Танд энэ өдрийн мэндийг хүргье. Миний хэлэх гэж байгаа энэ мэдээллийг та бүхэн цаашаа шеэрлж, дамжуулж олон түмэнд хүргээрэй. Монгол Ардын намын 60 тэрбумд хэрэгт холбогдсон энэ хэргийг Монгол Ардын намын дарга Ухнаагийн хүрэлц өг мөн хууль зүйн сайд нямд орж гэх мэтчлэн намынх нь эгэл жирийн гишүүдүүд хүлээн зөвшөөрөд эхлээд байна. Хэрвээ энэ 60 тэрбумын бичлэг үнэн юм бол Монгол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн үйлдэлээсээ болж Монгол Ардын нам татан буугдах ёстой. Нэг ёсондоо шударга ёсны төлөө тэмцэж байгаа хүмүүс маань Монгол Ардын нам 60 тэрбумын бичлэг хийсэн учраас ард түмнээсээ уучлалт хүсье. Энэ нам 2020 оны сонгуульд орох ёс зүйн мөн хуулийн эрхгүй юмаа гэдгийг тайлбарлаж Монгол Ардын намыг татан буулгах асуудлыг хөндөх ёстой. Яг ингэж Монгол Ардын нам татан буугдах юм бол манан гээд байгаа юм чи үгүй болно. Монгол Ардын нам дотор үүрэлчээд байгаа бузар булай дарга нар эрх мэдлгүй болно. Мөн Монгол Ардын намаас сонгуулаараа албан тушаал аваад төрийн бүх шатны байгууллагад ажиллаж байгаа дарга нар уучлалт гуйгаад ажиллаан өгөхийг бид энэ шударга ёсны төлөө тэмцэж байгаа хүмүүстэй нэгдэж илэрхийлнэ гэдгээ хэлье. Ер нь бол Монголд хулгайчин бариараа буюу би их хулгай хийсэн, чи бага хулгай хийсэн, үгүй би бага хийсэн, чи их хийсэн гэдэг ийм хэрүүл өрнөд удаж байна. Ийм хэрүүл, ийм 60 тэрбумын бузар булгаа яваад хахад хууль шүүхийн байгууллага хөтлөхгүй байна. Тийм учраас ойрын өдрүүдэд телевиз хэвлэл мэдээллийн байгууллагаар нэрэн дурддагдаж би энд ийм хавхал өгсөн, энэ ийм хулгай хийсэн гэсэн улсуудын баримтыг бид телевизтэй хавсаргаж хууль шүүхийн байгууллагад бас хүргэхээ мэдэгдэж байгаа. Мөн Монгол Ардын намыг татан буулгах асуудлыг үнэхээр 60 тэрбум үнэн гэдгийг та бүхэн хүлээмжшүүлсэн учраас Монгол Ардын намын татан буулгах асуудлыг тавьяач гэж Монгол Ардын намын 64 гишүүнд бид дараах албан бичгийг өгөхөөр бэлдээд байна. Ингээд монголчууд биднэр шударга ёсыг тогтоохын тулд яг өөрсдөөсөө эхлэе гэдэг энэ үзэл санааг Үнэн баазуу намаас олон түмэндээ хүргэж байгаамаа. Тийм учраас улсын их хурлын дарга Мигийн инх болдыг огцруулах хамгийн зөв зам бол Монгол Ардын нам татан буугдаж улсын их хурлын гишүүд нь уучлалт гуйгаад буухын цагт Мигийн инх болд албан тушаал эрх мэдлгүй болно. Тийм учраас Ардын намыг татан буулгах асуудлыг хамтдаа нийгмээр хөндөж тавья. Ингээд энэ мэдээллийг цаашаа шеэр хийж олон түмэнд түгээгээрэй гэдгийг эрхэм Монгол хүн танаас хичээнгүлэн хүсье. Монголд шударга ёс манд тугай. Баярлалаа.